Сайн байцгаана уу? За энэхүү бичлэгээр би бас л нөгөө empty review гэхдээ honest review те яг өөрөө аваад өөрийнхөө мэдрэмж сэтгэлийг хуваалцъя гэж байгаа юмнууд байна. За өнөөдөр болохоор тонер паднуудаа ярьчих гэж бодож байна. Тэгэхээр савлгаан жоохон том, орон зай эзлэх нь их учраас газ энийгээ ярьчаад одоо энэ савнуудаа гаргаж хаяа гэж бодож байна. За хамгийн ихэнд танилцуулах хэрэглээ дууссан бүтээгдэхүүн маань Hamish брэнд All Clean суурлынх нь pH 5.5-тай энэ тонер пад маань маш том одоо хөвөнтэй, тэгээд нэгтэл нь бэрчгэр, нөгөөдөл нь болохоор цулгуу байдаг. Тэгээд би болохоор энэ юу яасан? Маш гоё хөвөн даавн байдаг. Тэгэнгүүтээ эссенцний хувьд бас тийм их биш. Гэхдээ хэрэглэхэд бол таатай. За тий би ерөнхийдөө цэвэрлэгээний падаар их арчдаг гэсэн заримдаа өглөөний арс арчилгаан дээр цэвэрлэгч усны хооронд үнийг хэрэглэдэг байсан. Тэгээд дотроо 75 ширхэгтэй. Тэгээд энийг хэрэглээд дууссан байна. За дараагийн хэрэглэж дуусаагүй боловч хатчихсан. Бисээ өвлийн амралтаар яваад ирэх хооронд энэ маань гатцсан байсан. Тэг хэрэглээгүй байсан шалтгаан маань бас жоохон дурггүй байсан. Энэ Vivi Bearer гээд Солонгос улсын брэнд энэ Jeju Yuja гээд Jeju дургатай Yuja гээд мандарины агуулмжтай PHA-ийн агуулмжтай болохоор зөөлхөн гуйжуулна. Тэгээ зинк буюу цайр агуулсан. Тэгээд энийг хэрэглэхээр нэг арьс нэг сонь тухгүй байгаад байсан. Тэгээд дотроо энэ маань өөрөө 120 ширхэг пад юм байна. Би нэг 10 марвын хэрэгжилж чадсан болов уу чадааг бол тэгэд ингээ хатаачихсан. Тэгээ материалын хувьд болохоор нэг юм ситкэн материалтай. Тэгээ эссенц нь бол маш их хангалттай байсан. Гэтэ яагаад ч миний ярьсанд тохирохгүй байсан болохоор ингээ дуусгасан. За дараагийнх нь болохоор Mediheal брендийн Collagen Ampoule Pad гинэ. За энийг day бол night аль алинд нь хэрэгжилж болдог гэж 100 ширхэгтэй Mediheal-ийн паднууд. За энийг ерөнхийдөө бас нэлээд сайн хэрэгэлсэн энэ дотор 4-5 л энэ бас хатчихсан. Тэгээд ийм хөвөн даун ийм ситгэн материалтай. Тэгээд нэг суналт муналт харьцангуй гайгүй байхгүй. Тэгээд collagen pad-ийг би илүү нөгөө арьс жоохон хуурайшаад энэ тэнд омголтоод ирэнгүүт нь маск хэлбэрээр тавиад байсан. Заримдаа одоо lotion marker ингээс арчаад өнгөд арьс нэг юм толигаад байсан. Тэгээд энэ бол тажгүй надад таалагдсан. Ахиж авах уу гэвэл бол авахгүй. Anuaгийн glow pad байна. За тэгээд энэ маань бас ингээ хэрэглэгдээ дуусчихсан. Тэгээд падны хувьд нэг юм зөөлөн ийм бүтэцтэй. Тэгээд энэ маань өөрөө дотроо гиалураны хүчил болон PDR-ыг агуулсан. Тэг ингээд маск тавихаар их зүгээр. Арчих ихэр нэгсэн гарнаас унаад байсан. Гэхдээ би хэрэглээд дуусгацсан. Тэг надад таалагдсан. Ахиж авах уу гэвэл бол нэг авахгүй. Тэгээд илүү нэг тийм гиалураны хүчил PDR-ын арай илүү өндөр болохоо би илүү хурь арьстай хүмүүс зүгээр юм болов гэж бодох юм. Наа чи туслаг колмог арьстай хүмүүс нэг таалахгүй байхаа. Тэгэд материал нь гоё одоо хэрний нэг сонио ерөөсөл тухгүй байгаад байсан. За дараагийн хэрэглэж дууссан пад маань болохоор Mediheal мөн л адил 100-тай энэ tea tree-ийг хэрэглээд дууссан байна. За тэгэд энэний бүтэц болон материалууд нь бол ерөнхийдөө хоорондоо адилхан юм бэл. Энэний бүтэц нь нэг тийм гоё усархаг бүтэцтэй байсан. Тэгээд ер нь их таалагдсан шүү. Магадгүй нэг солонгос ч юм авахаар хөрвөл титритийг авч байхаа. Яагаад тэгэхээр тослог холмог арьстай манцуул болон миний биен дээр бас нэг юм харшилч гэдэг юм уу ингээд энэ тэнд ингээд батг гарах тохиолдлууд их байгаад идэг. Тэр үе юм арчхад их цэвэрхэн санагдаад байсан. Усанд орсныхоо дараа мараа ингээд цээж мэзээ арчаад ингээд заримдаа ингээд батгнууд гараад идэг байхгүй. Бок мокнаас арчлаад ч юм янз бүрээр болоод тэр үед надад их зүгээр санагдаад байсан. Таалагдсан шүү энэ маань надаа. За Mediheal-ийн ахаад Medcasa site гэдэг calming буюу тайвшруулах тонер падыг бас хэрэглээд дууссан байна. Энэний тэр эссенц нь ч байна уу? Ер нь бүх юм надад бас их зүгээр санагцсан. Гэтэ нэг учиргүй батг матг гараад эсвэл нэг арьс нэг хөрвсөд эсвэл нэг эмзэгшээд улаагаад юм хумнаас хашаасны дараа энийг тавихад нэг учиргүй тайвшраад байгааг нь бол мэдрээгүй. Гэтэ нэг өдөр тутамдаа хэрэглэхэд бол нэг тийм асуудалгүй пад шиг санагцсан. Тэгээд дахиад авч магадгүй л яг бол хэлж мэдэхгүй л байна. Дэлхийд одоо өдөр болгон шинэ тонер паднууд гарч ирж байгаа юм чинь тий. За дараагийн тонер пад болохоор нийтлэгийн тонер пад нь дотор 60 ширхэгтэй байдаг маш их эссенцтэй. За тэгээ хөнгөний хувьд яг энэ Hamish-ийн тонер падтай адилхан их том хэмжээтэй байдаг. Энгийн тонер падыг бодоход тэгээ хөвөн даавн тэгээд энэ тонер пад надад маш их таалагддаг. Сая бас нэгийг задлсан хэрэгжилж байгаа. Дахин аавн нийтлэг бол за дараагийнх нь Beauty Secret Albiosоор оруулж ирдэг Ingredients брендийн Pore Cleansing Pad байна. Бас хэрэглээд дуусгасан. Тэгээд энэ дээр нэг юм нугламтай. Ингээд тавих хэрэгтэй юм уу тий? Ой.
Тэгээ ийм бас хүн материалтай. Гэтэ энэний эссенц нь жоохон сонирн байгаад шиг санагдадсан тухай үед. Эндээ нэг хөрхөн мик шиг юм тайм байна. Тэгээ ахиж бол ахгүй хаа өнгөрөдөнцийг. За нөгөө алдарт Skin Food-ийн Carrot цувралынхын тонер пад. За хүмүүс 2 салгадаг гэдэг дундуур нь би 3 салгадаг. Салгаад хэрэглээд исэн надад бол маш их таалагдсан. Яг нэг юм цэвэрлэгээний пад хөнгөөн гэс бушуухан арчаал бушуухан дараагийнхын бүтээгдэхүүнийг одоо нэгсний арсыг бэлдэж өгөхтэй их дажгүй тонер пад шиг санагдсан. Ахиж авах уу гэвэл үнэхээр тонер падны сонголтгүй очил би бол энийг авчих юм билээ. За дараагийнх нь мөн адил тонер падн дээр Skin Food-ийн Potato Made Casasite. За энэ төмс өөрөө яадаг вэ гэхээр арсны хөхрөлт одоо тэрийг айгуу сайн байдаг Made Casasite-ын тайвшруулах орцны арилгад энэ бас надад таалагдсан. Дахиад авч магадгүй. За тэгээд ийм их тонер пад дуусгасан байна. Skin Food-с жишээ нь 2-ыг Potato, Carrot-тэй төмс болон энэ луунтай төрлийг нь дуусгасан байх жишээний Mediheal-ийн энэ 3-ыг дуусгасан байх жишээний За тэгээд дуустал хэрэгэлсэн юм чи мэдээж таалагдсан гэсэн үг. Anuag одоо хэрэгэлсэн байна. Ягааны нь одоо хэрэгжилж байгаа хараахан дуусааг байна. Дуусаад бас сэтгэлдээ хуваалцсан. Ingredients байна. Hemish байна. Vivi Bearer байна. За энэ дээр нэмэгдээд яна унчих үү? Унчих гэдэг сайт. Энэ дээр нэмэгдээд миний дуртай Idli брэнд маань орж ирнэ тий. Энэ дээр нэгийг үлдээсэн биш үү? Гэс энийг яад. Энд нэгийг юу юм арай. Тонер пад нэр үнэн амар шүү. Гэтэ яг илүү нөгөө байгаль орчинд жоох ээлхүүнтэй тий. За нөгөө төгөр нь ярих гэжсэн дуусгасан байна. I'm from in beat. За энэ тонер падны материал эдгээр өмнө сая танилцуулсан тонер падтай тис ондоо тийм зөөлөн ийм материал байдаг. За би зургийг өөрийнхөө постноос зургийг олвол эндээ тавьчихыг хичээ. За энэ дотор болохоор сая энэ нийтлэгийн ийм референс авалгаатаагаас нь хэрэгэлсэн байгаа. Тэгээ том гэдээсэн да тий. Ийм том алах шиг ийм том байдаг байхгүй. Ийм том. Энийг хэрэгжилж байгаа. Энэ савын тэгээ ашиглаж байгаа. За тэгээ нийт 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 тонер падыг би ер нь сүүлийн хэдэн сарын хугацаанд бол хэрэглээд дуусгасан байна. Тэгээд дараадаа ч юм тонер падуудыг туршаад хэрэглээд тэгээд хизээж хагцгүй гэсэн юм байхгүй. Ягаад тэгэхээр брэндүүд ч гэсэн өөрсдөө апдейт хийгддэг болохоор тий. За тэгээ миний сэтгэгдэлтэй та нарын нийцэг уурал тэгээ комент хэсэгт бичээрэй. Тэг бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа та бүхэндээ.